Би эхлээд юу ч гэсэн өнөөдрийнхөө хэвлэлийн баг хурлын сэдэв болохоор Монголын сэтгэл зүйн өнөөгийн байдал ба сэтгэл зүйн анхны оюуны бүтээл гэсэн нэг тийм сэдвээр сэтгэл зүйн би өөрөө энэ хэвлэлийн баг хурал зарлаад явуулж байгаа юм байна. Энэ учир нь юу вэ гэхээр намайг одоо өөрийгөө эхлээд танилцуулах нэрээ зүг баг. Намайг Цэрэнд оржийн Цэсэнхүү гэдэг сэтгэл судлаач, сэтгэл зүйч мэрэгчлээ. Холбооны бүгд найрамд Герман улсад сэтгэл зүйн чиглэлээр сургууль төгсөж хурж ирээд одоо 2009 оноос хойш сарвал гэрэлт ирээдүй төвгээ сэтгэл зүйн зөвлөгөө болоод эмчилгээ хийдэг төвийг ажилуулад өдгөө 3 жилийн үрийг үзэж байна. Манай төв бол цэвэр сэтгэл зүйн эмчилгээ болоод гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч явж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ хурлыг хийж байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэхээр одоо жишээлбэл манай Монголд сэтгэл зүйн салбарыг хэтэрхий орхигдуулж байна. Энийг яг бид нэр одоо жишээлбэл бидний цөөхөн тооны сэтгэл манай Монголд энэ сэтгэл зүйч гэдэг яг хүний хүмүүс юу баг байхгүй байгаа да. Ингээд цөөхөн тооны нэг хитгэн сэтгэл зүйч байдаг. Тэгээд бид нар болохоор нөгөө урдах нэг цөөхөн өөрсдийнхөө өмнөх одоо хитгэн хүнтэйгээ харьцсаар хагаад яг нийгмийн одоогийн байдалд оролцож чадахгүй байсараад нэг мэдсий чинь одоо нийгэм үнэхээр сэтгэл зүйн үнэхээр гүн хямралд орсон байна. Тэрийг л одоо ерөнхийд нь ихэнд нь би та бүдэд танилцуулъя гэж бодлоо л да. Тэгээд би өнөөдөр та бүдэд бүгдэнд чинь нэг юм тараах материал өгчихсөн байгаа. Тэгээд энийг би уншаад танилцуулчих заяа. Бидний амьдрал буюу дэлхийн ертөнц маань одоогийн байдлаар эдийн засгийн байдлаараа чухам амын тоогоорооч хоол хүнсний нөөцөөрөөч байгалийн баялагын хэмжээгээрээч тэр одоо тэгээд дээрэс нь бүх төрлийн дааж давшгүй одоо нэгсэндээ газар нутгийн хүртээмж гэх мэтийн маш олон дааж давшгүй асуудлаараа манай дэлхийн ертөнц маань одоо бол яг чаргагүй юм юутэй туйлш одоо нэгсэндээ мухардмал байдалд хүрчээд байгаа. Дэлхийн ертөнц маань та нарыг өөрсдөө ч энэ дэлхийн бүх мэдээ тойм юугаар уншиж харж байгаа. Та сэтгүүлч юм чи бүгдээрээ сонсч л байгаа. Тэгээд эн чинь юу үсгэж байгаа юм бол одоо жишээлбэл дэлхийн ертөнц маань ер нь эвгүй тал руугаа ороод байгаа. Дээшин дөрвөн дээр дөнжигнж байгаа гэдгийг энэ хэлж болно. Тийм учраас яг ийм учраас манай одоо сүүлийн хэдэн жилд одоо маш хүчтэй ажиглагдж байгаа дэлхийн ертөнц маань одоо энэ бүх салбарууд дээр маш хүчтэй савлгаа явагдаж байгаа. Энэ савлгааны нөлөө манай Монголд ирж байгаа нь яг чаргагүй үнэ. Бид нар чинь буцаад энэ дэлхийн нэг хэсэг учраас энэ савлгааны нөлөө бидэрт яг чаргагүй тулгарч байгаа. Энээс үүдэлтэйгээр буцаад тодорхой хэмжээний манай Монголд нөлөөлж байгаа эдийн засгийн асуудлууд ч юм уу янз бүрийн бос төрлийн асуудлууд нэлээ байгаа. Энэ одоо сэтгэл зүйн хямрал үүсгэж байгаагийн гол нэг хүчин зүйл байж магадгүй. Дээрэс нь одоо жишээлбэл одоо бидний одоо сүүлийн жилүүдэд өлег болоод байгаа 2012 оны одоо дэлхийн сүүрэл гэдэг нэг сүм болгон домог юм шиг яриад байгаа шүү дээ. Одоо энэ асуудал бол миний ажиглаж байгаагаар энэ сэтгэл зүйч миний ажиглаж байгаагаар болохоор ерөнхийдөө нэг од гариг хурж ирээд манай ертөнцийг мөрөгчих юм уу эсвэл цунами болоод ч юм уу эсвэл одоо газар хөдлөөд энэ сүүрэл болчихгүй. Харин энэний оронд энээс ондоогоор одоо юу гэдгийг одоо хүмүүс хитрхи их сэтгэл санааны хямралд орсноос болж өөрсдийгөө устгаж мэдэх магадaltaй байж магадгүй шүү гэдгийг сануулах хэрэгтэй байна л да. Энийг улс орны сэтгэл зүйчид ч гэсэн өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр буцаад сануулж байгаа. Энийг манай Монголд ч гэсэн тодорхой хэмжээгээр сануулах бас хэрэгтэй байх гэж би бодож байна. Хоёрдугаарт улс орны хэмжээнд стрессийн түвшин асар өндөр байна. Стрессийн түвшин асар их өндөр байна гэдэг нь юу гэхээр яадаг вэ гэхээр стресс хямралтай хүмүүс болохоор юуг маш их сэтгэл хөдлөмтгий болчдөг. Юмыг тунгааж ухаарах чадвар их муудчихдаг. Ямар нэг юм хүлээж авах чадвар нь их хурдан болчдөг. Тэгэхээр ямар нэг юмд эмоцороо хандах чадвар ихсдэг. Дээрэс нь стресс хямралтай хүн яадаг вэ гэхээр стресс хямралын түвшин ихсэхээр хүний одоо нэгсэндээ бодит байдал хийсвэр хүсэл мөрөөдөл хоёрын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байхгүй юу? Энээс үүдээд асар их хэмжээний аж аргалгүй хүмүүс бий болоод байгаа. Аж аргалын томьёол нь юу гэдэг вэ гэхээр ийм юм байдгийг. Чамд одоо чиний хүсэж байгаа зүйл болоод чамд одоо байгаа зүйл хоёрын харьцаа байдаг байхгүй юу? Чамд одоо байгаа зүйл чинь чиний хүсэж байгаа зүйлээс бага байх юм бол чи азгүй байгаад байдаг байхгүй юу? Аж аргалыг мэдэрдэг байхгүй юу? Чамд байгаа зүйл чинь чиний хүсэж байгаа зүйлээс их байж чадах юм бол хүн байгаа юмдаа сэтгэл ханах чадвартай болчихдог байхгүй юу? Тэгэхээр хитрхи их хүслийг бий болгоод байдаг байхгүй юу? Стресс хямралын түвшин ихснэ гэдэг чинь хитрхи их хүслийг бий болгох. Хитрхи их хүслийг бий болгохоор хүмүүс яаж юм гэхээр нөгөө юмны эрэлт хэрэгцээг хитрхи ихсгээд байдаг байхгүй юу? Эндээс болоод юу гэж юм гэхээр эдийн засгийн салгаа аяг хүчтэй явагдаж байгаа.
Манайхаа одоо энийг нөгөө зүгээр нь ингэж энэ цаад үндсийг нь ойлгохгүй болохоор буруугаар ухаараад ойлгоод байна л да. Юугээд юу гэж юм гэхээр одоо жишээлбэл энэ дээр би одоо жишээлбэл товчхон гаргалгаа хийсэн байгаа юм л да. Одоо жишээлбэл хүн болгон одоо жишээлбэл энэ нөгөө савлгаатай эдийн засгтай улсын эд хөрөнгийг одоо нэгсэндээ валют чинь болохоор ямар ч юуг болчих нөгөө тогтворгүй валют болчоор ийм валютыг бэлгээр нь хадгалах хүсэлтэй одоо бэлэн мөнгө хадгалах хүсэлтэй хүн ховорж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс юу гэхээр бэлэн мөнгө аль болох эд материал болох юм эсвэл хатуу валют болохыг хүсэж байгаа байхгүй. Энээс болж манай Монголын төгрөгийн ханш уналт сүүлийн үед амар хүчтэй явагдаж байгаа байхгүй. Тэрийг та нар өөрсдөө ч ажиглаж байгаа байх. Долларын ханш одоо ямар хуульчсан байгаа вэ? Одоо евроны ханш ямар юаны ханш ямар болсон байгаа вэ? Энэ юунаас үүдэлж байгаа гэхээр хүн болгон энэ бэлэн мөнгөтэй байхаас имээгээд бэлэн мөнгөтэй байхын оронд шууд юутэй байхыг хүсэж байгаа. Нөгөө материал болгох гэж байгаа хүслүүд нь юугаар илэрж байгаа гэхээр одоо шил машинтай болох ч юм уу тий? Хүн болгон машинтай болохыг хүсэж байна. Бэлэн мөнгийг шууд хурдан шиг машинтай болохгүй машины үн нэмэгдэх гээд байна гэж айгаад. Энэ нөгөө цуурхал их хурдтай тархаж байгаа байхгүй юу? Тэгэхээр машины үн нэмэгдэхээр юу үүсэх вэ? Хүн болгон машинтай болчихоор нөгөө замын даац чинь дийлхээ байж байна. Замын ачаал дийлдэхээ байж байна. Замын ачаал дийлдэх байхаар яг одоо нэгсэндээ нөгөө түгжрээ одоо бидний одоо ганц одоо проблем болоод байгаа асуудал шүү дээ. Түгжрээ, замын түгжрээ гэдэг асуудал ихсэн. Замын түгжрээ ихсэх тусам машины зарцуулах бензиний хэмжээ ихсэж эхэлнэ. Машины зарцуулах бензиний хэмжээ ихсэх тусам одоо нэгсэндээ нөгөө тэр их олон машины хэрэглээний шаардлагатай тэр их бензинийг хангах гэхээр манай улсын нөөцийн хэмжээг хүрэхгүй болж эхэлнэ. Ингээд ирэхээр яаж юм гэхээр нөгөө хүсэлт их байгаад байгаа болохоор нөгөө импортлогч байгууллагууд чинь буцаад нөгөө үнэ нэмэхээс ондаарахгүй бол яг үний эдийн засгийн хууль юм чинь хүсэлт их байх тусам үнэ нэмэх нь ёс нь тэдний ёс юм чинь. Тэгээ үнэ нэмчихэр нөгөөх нь болохоор яаж юм гэхээр хүмүүсийн нөгөө одоо нөгөө хоол хүнс болоод эд материалын тээвэрлэлийн зардлыг нэмэгдээлээд эндээс болоод хоол хүнсний үн нэмэгдэж байна. Эд материалын үн нэмэгдэж байна. Ийм араараасаа өөрсдөө цуурсан асуудлууд их бий болж байна л да. Тэгэхээр энийгээ зүгээр ойлгох хэрэгтэй байна. Энэний цаад утга учир нь зүгээр стресс хямралын түвшин их байгаас болоод үүдээс энэ савлгаа ихсээд байна гэснийг харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээс ш одоо юу гэж юм одоо тэр нэг хэдэн хүмүүс одоо өөрсдийнхээ их ашигын төлөө юу одоо нэгсэндээ юу бензин тусны үнийг нэмээд байна. Одоо энэ юу одоо замын түгжрээ өөрөө ирэхгүй тэгээд энэ ихсээд байгаа энэ одоо жишээлбэл юу гэж машин дэрэг ихсээд байна. Машин дэрэг ихсэж байгаагийн гол цаад шалтгаан хүн болгон машинтай хүсэж. Хүн болгон машинтай болохыг хүсэж байгаагийн гол хэрэгцээ нь юу гэхээр хүн болгон бэлэн мөнгөтэй болохыг хүсэхгүй байна. Ийм мэтэр араас өөр ингэс асуудлуудыг үүсгээд байна. Одоо байрны ханш, үйл хөдлөх хөрөнгийн ханш, буцаад үйл хөдлөх хөрөнгийн түрээсийн ханшид сүүлийн үед аягүй ихсэж байна. Энэ юутай холбоотой юм гэхээр буцаад нөгөө хүмүүс энэ бэлэн мөнгөтэй харьцаагаа одоо нэгсэндээ бэлэн мөнгөтэй байхыг ирмэлзэл нь баг болчихно. Энэ нь улам буцаад нөгөө юуг нь одоо нөгөө эдийн засгийн хямралыг нь савлгааг нь улам ихсгээд байгаа байхгүй юу? Энээс үүдэж бүх асуудлууд үүсээд байна гэдгийг хэлэх гээд байна. 3 дугаар нэг асуудал. Стресс хямрал аливаа зүйлийг сайтар бодож тунгаах чадварыг алдагдуулдаг гэж би сая хэлсэн. Үүнээс гадна нийгэм тэр чигээр хямралтай байгаагаас хүний хөдөлмөрийн бүтээмж ихээр буурч дарамт ачаал ихснээс улмаас хүмүүс маш завгүй байдалд орсон мэт өөрсдөө сэтгэлийг өөрсдөө төрүүлж байгаа. Энэ болохоор энэ сэтгцийн үзэгдэл байгаа даахгүй юу? Сэтгэл хямралын хүний сэтгцэд байгаа үзэгдэл. Энэ хямрал ингэж ихснээс болж хүн болгон манай Монголд нэг л их яарсан хүмүүс. Хитрхи их юм яаралтаас болоод яаж юм гэхээр хүмүүс хувийн амьдралдаа өөртөө гэр бүлдээ цаг зарцуулж чадхаа байж байна. Ямарваа нэгэн цаг зарцуулж чадахгүй байгаа болохоор нөгөө хүн яаж юм гэхээр нөгөө ямар нэг хувийн амьдралдаа дандаа асуудлыг үүсгэж байгаа байхгүй юу? Ямар нэг одоо нэгтэй хямралтай байгаа хүмүүс юунаас үүддэг вэ гэхээр өөртөө цаг зарцуулж чаддгүй хүмүүс л хямралтай байдаг байхгүй юу? Энэ одоо жишээл би одоо сэтгэл зүйч хийх одоо манай Монголдо би 3 жил одоо сэтгэл зүйч хийж байна. Гадаад би одоо 2 жил сэтгэл зүйч хийсэн. Эндээс юм ажиглаж байхад манай Монголын хүмүүс ирж байгаа хүмүүс бүгд дандаа тийм байгаа байхгүй юу? Өөртөө сэтгэл ямар ч юуг одоо цаг зарцуулах ямар ч сонирхол байхгүй. Чадвар байхгүй. Нэг л их завгүй хүмүүс, нэг л их яарсан хүмүүс. Тэгээд цаг зарцуулаад ч гэсэн зөв юмдаа цаг зарцуулж чадахгүй. Дандаа буруу юм зарцуулдаг. Ийм асуудлууд их байна. Одоо ч ингэж байгаа байхгүй. Одоо нэг нөхөрт аваад архинаас гарах эмчилгээ хийдэг л дээ. Тэнгуүч архинаас гарах эмчилгээг нэг хүсэлтээр ороод ирчих. Тэнгуүч юу гэж ингэсэн чинь өөрөө болохоор нэг бөөдөр очсон байгаа байхгүй. Бөөдөр очоод 500 мянган төгрөгөөр архинаас гарах эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээ ч яг нэг засал хийлгэсэн байгаа. Нөгөө бөөнд баг 7 хоног босч ирэхгүй болох нөгөө чинь зодцсон байгаа байхгүй. Зүгээр л зодцсон байгаа. Тэгээд 500 мянган төгрөг юу ч хүүлчихсэн. Тэгээ нөгөө чинь архиа уушаа хөвөрөл байгаа байхгүй. Тэгээ над дээр хүрч байгаа. Тэгээ гот би ингэж байгаа.
За ингээд сэтгэл зүйн эмчилгээ явагдана 2 сарын турш тантай ингээд өдөр болгон 2 цагийн хугацаагаар ярилцаж уулзаж бас давхар эмчилгээ хийгднэ. А ингээд буцаад 500 сая төгрөг болно гэсэн чинь өө ийм үнэтэй юм уу? Ийм удаа юм уу? Их юу гэсэн үг юм. Одоо нэг бөөдөр нэг одоо юу гэдэг үхтрээ зодуулахад 500 сая төгрөг хайран биш шүү дээ. А тэг чин одоо юу гэж чинь одоо сэтгэл зүйчдэр ирээд жинхэнэ утгаараа архинаас гарах эмчилгээ хийлгэхэд одоо нэгсэндээ мөнгө нь хөрөлцөхгүй шүү дээ. Мөнгө нь хөрөлцөхгүй байна, зав нь олдохгүй байна. Ийм асуудал байна. А энэ чи яаж юм гэхээр хүмүүс хитрхи их өөртөө энэ давхар нөгөө сэтгэл энэ өөрөө цаг зарцоологоос гарч байгаа асуудал. Манай Монголд одоо энэ гэр бүлийн хямралууд гэр бүлийн хямралаар ирж байгаа бүх хүмүүс дандаа юм. Гэр бүлдээ цаг зарцуулаагүй. Нэг л их ажилдаа завгүй хүмүүс яг юу болоод байгаа мэдэхгүй. А тэг чин яг үнэн чанартай цаг төлөвлөлт гэдэг чинь маш их чухал зүйл. Цаг төлөвлөлтийг зөв хийж чадж байгаа хүн хамгийн завгүй хүн харин хамгийн их завтай хүн байдаг. Харин тэг чин цаг төлөвлөлтийг буруу хийж байгаа хүн бол хамгийн завгүй хүн бол хамгийн их хамгийн их завтай хүн хамгийн их завгүй хүн байдаг байхгүй. Тэрийг анхаарах хэрэгтэй. Тэгээд 5 дахь 4 дахь асуудал нь болохоор хүн ардын эрүүл мэндийн байдалд маш ноцтой байдалд байна сүүлийн үед. Яагаад тэгэхээр стресс хямралын байдал ихсчихсэн. Энэ сэтгцийн доголдол энэ стресс хямралаас үүдэж байгаа өвчин эмгэгүүд асар их байна. Одоо та өөртөө харж эхэлж байгаа гадуур одоо жишээлбэл одоо энэ толгоо өвдөх, даралт ихсэх, нойргуудах, зүрхний өвчин эдгээр чинь бүгдээр стресс хямралаас үүдэлтэй асуудлууд байдаг байхгүй юу? Ядаргаанд орох. Дандаа бүгдээр стресс хямралтай үүдэлтэй. А ийм асуудлыг стресс хямралтын ийм сэтгэхүйн асуудлыг сэтгэл зүйн аргаар нэмчлэхгүй, физиологийн аргаар нэмчлэх гэж оролдоод байгаа байхгүй юу? Физиологийн аргаар. Тэгэхээр физиологийн аргаар нэмчлэх гэдэг чинь сэтгэл зүйн юмыг физиологийн аргаар нэмчлээд ямар нэмэр байгаа юм бэ? Одоо манай Монгол та нар өөрсдөө гадагшаа гараад хараараа. Бараг хүн болгоны карманд нэг дороош нэг бодол сэтгмөө явж байгаа. Яаж юм гэхээр стресс хямралын байдал ихсгээр хүний тархины ачаал ихсэж байгаа байхгүй юу? Тархины ачаал ихсэн гэхээр тархины цусан хэмжээ шаардлага ихсэж эхэлдэг байхгүй юу? А тэгэхээр нөгөө тархинд хангалттай цусан хэмжээ очиж чадахгүй болохоор тэр их ихсчихсэн ачааллыг чинь дийлэхгүй болохоор нөгөө тархи яаж юм гэхээр цусан хэмжээ дутагдлалд ордог. Тэрнээс болж үүдээд цусан хэмжээ дутагдлаас үүдээд толгоо өвддөг байхгүй юу? А тэгэхээр чи энэ чинь стресс хямралаас гарч шийдвэрлэх гэж цитрамаа угаад димэргүй байхгүй ямар ч. Тэгэд ийм тариа иймэрхүү. Дээрээс нь одоо сүүлийн үеийн ийм өвчнгүүд болохоор дандаа ийм сэтгэл санаанаас үүдэлтэй өвчнгүүд байгаа байхгүй юу? Энийн их үсрийг нь одоо нэгсэндээ өвчин үүсэл хүндрээд байна. Өвчин юу одоо нэгсэндээ дандаа ингэж юм юу болж гин цаашаа ингэж хувирж гин эргийдж гин гэж одоо эмнэлгийнхэн яриад байгаа байхгүй юу? Үн чанартай зүгээр цаанаа зүгээр дандаа сэтгцийн асуудлыг дагуулад байгаа байхгүй юу? Энэ яаж юм гэхээр хүний толгойч нь бидний бүх эд эрхтэнг удирдах байдаг. Нэг талаас бидний бүх эд эрхтэнг удирдах байдаг. Нөгөө талаас бодол бидний оюун бодлыг бодож тунгаах энэ асуудлыг чи шийдвэрлэж идэг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбоотой байхгүй юу? Чи стресс хямралд орноо гэдэг чинь тархины ажиллагаа чинь зөв ажиллаж эхлэхээр яаж эхэлнэ. Тэгэхээр чинь тэр зөв ажиллахгүй байгаа тархи яах вэ гэхээр өөрийнхөө удирдах байгаа эд эрхтэнгүүдийн ажиллагааг буруу ажиллаж эхэлдэг байхгүй юу? Энээс үүдэж юу үүсэх вэ гэхээр нөгөө биеийн эд эрхтэнгүүд чинь хоорондоо зөв ажиллахгүй. А эндээс хоорондоо зөв ажиллахгүй болохоор чинь биеийн эд эрхтэнгүүд чинь хямралтай болж эхэлж байгаа. Хямрал үүсээд эндээс улбаалаад өвчин эмгэгүүд үүсэж эхэлж байна. Өвчин эмгийг тэнгуут нөгөөдхий чинь шууд юу гэхээр эмчлэр очиод юу чинь толгой өвдлөө хүн толгойн юм бичиж өгөөл, даралт гэхээ даралтны юм бичиж өгөөл, зүрх өвдлөө зүрхний юм бичиж өгөөл, нойр өвдлөө нойрны юм бичиж өгöd байгаа чинь ямар ч нэмэр байхгүй. Нөгөөх өвчин эмгийг чинь улам хөндрүүлээд байгаа байхгүй. Одоо та нарын одоо жишээл одоогоос 20 жилийн өмнө одоо шиг ханаа төрсэн багтыг пенслийн угад болдог байсан бол одоо пенслийн угад идэрэхгүй шүү дээ. Заавал дандаа мэдрэлийн гаралтай эмний холцтой хоцлцсон имээр идгэж штэ. Энийг хамгийн гол нь сэтгэл зүйн салбарыг энэ эмнэлгийн байгууллагын бас ашиглахгүй байна. Эдгээр өөрсдөө ойлгохгүй байна. Шууд л одоо юу гэж захын сувлагч хэдэн зуугаар нь одоо шууд чамд эм бичээд өгч байна. Бараг энэ тариа худалдаж авах нь одоо жишээл манай Монголд одоо жишээл зүгээр одоо юу гэдэг хоол хүнсээ худалдаж авахтаа ялгаагүй юм болчиход байна шүү дээ. Ийм утгагүй байдалд хүрчээд байна. За дараагийн нэг асуудал болохоор улс төрчдийн асуудал яриад байгаа. Улс төрчид хитрхийн хувийн PI гэдэг байгаа байхгүй юу? Энээс болж нөгөө төрийн нэр хүндийг унгаагаад байна. Төрийн нэр хүнд унахаар чи яаж юм гэхээр нөгөө нэр хүндгүй төрөөс гаргасан ямар ч бодлого шийдвэр хүмүүст ойлголт юу яахгүй эргээр тусахгүй дандаа сөргөөр тусаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ төрийн нэр хүнд